UBM радио 89.3 бидэнд тохиолдсон аимшигт явдлууд нэвтрүүлгийг хүлээн аван сонсноо. Хангайн гэр. Говийн ганц гэрийн талаар сонсож байсан ч говьдол тэрхүү ганц гэртээ таардаг байх гэсэн бодол өвөртлөн олон жилийг явсаар хэдэн жилийн өмнө аялж явахдаа өөрийн биеэр дээрх зүйлдээ таарч тэрхүү бодол минь өөрчлөгдсөн юм. Би гэдэг хүн чинь төрийн албанд ажилладаг тул жилдээ ганц олдох ээлжийн амралтаараа Монгол орныхоо сайхныг үзгээр шулуудаж эхнэр хүүгээ аваад аялалд гарсан юм. Зуны ихэнх сард амарсан тул ихэд тааламжтай явж үжилээ. Аяллахаа эхний аймгаар үзэсгэлэнт хангай гол ус хосолсон булганы сонгон хотоос хүнс болон шаардлагатай зүйлсээ зөвлүүлээд 11 цагийн орчимд гарлаа. Тухайн үед оюутан ангийн найз маань булганд ажиллаж байсан тул биднийг хүлээж авахар болсон юм. Дархны замч ашиглалтанд ороогүй байсан тул дашин чилэнгээр явж Булган аймагт ордгийг дуулаад яаралгүй явсаар 19 цагийн орчимд төв замаас дашин чилэн рүү эргэж шорон замаар орсон юм. Хүмүүсийн яриагаар хамгийн гайгүй зам нь гэсэн ч суудлын тэргээр явж байсан манай гэр бүлд там мэтэл санагдав. Эхний 50-аас 60 км бол гайгүй. Хүү мэн арын хэсэгт хүүхдийн суудлын дээр унтаастай. Эхнэр хажууд дуу тавьж DJ-ийн чадхаараа л жолоо барьж явна. Надад танд болсон. Гэтэл анх удаа хөдөө замд гарсан бид замын дунд төөрөв болтой. Нарч бууж цаг эдийн 22 цаг болсон байхад эхнэр бид хоёр замаа олох гэж хичээж явсаар ямар ч айлгүй хангаад гацж орхив. Хоорондоо ярилцаж байгаад ямар ч тааж хойд зүгээ бараадахаар болж хойд зүгийг чихлэн давхисаар нэг жижиг дов давхад эргэн тойронд нь ямар ч мал амтан айл сахалтгүй хаалган онгорхой ганц гэртээ тааралдав. Гаднаас нь харахад энгийн л гэр боловч гэрийн бүрээс нь ноорхой гаднаа нохооны идэвэр мэт төмөр савтай харагдана. Би ч дотроо хангайн газар эзэнгүй гэр байна гэж байхгүй. Дөхөж очоод минь тус мэдлцээд замын чиг авъя гэж бодоод гэрийн чанх хурдаас нь дөхөөд очлоо. Замд явсан тул холын гэрэлтэйгээ байсан ба гэрийн хаалганы яг урд нь 5-10 метрийн зайд очиж зогсоход нуруу нэг л хүйт даагаад байсан хэдий ч зүгээ олох хэрэгтэй байсан тул машинаас бууж гэрт орох гэтэл ихнэр гарнаас татаад битгий буу гэж сандраггүй хэлв. Би ч гайхаж яасан бэ гэхэд чи энэ гэрийг сайн хардаа гэж ихнэрийг хэлэхэд нь ухаан орсон мэт гэрийн үдийг ажиглалаа. Ийм ойрхон зайд машины гэрлээ хол дээр нь тавьчихсан байхад тэр гэр доторх нэг ч зүйл харагдахгүй байв. Нүдээ яаж ч онийлгож жартайлгсан тэр гэр дотор түнэр харанхуй л ноёлож байв. Нэг л биш байгаад мэдэрч шууд жолооны хүрдээ мушгин довыг баруунаар нь бүдэн тойрч цааш нэлээд явлаа. Бараг 5-аас 10 км явсны дараа нэлийн зайд бас л ганц гэр байхтай таарлаа. Холоос харахад хаалга нь хаалттай, их л цэвэрхэн гэр харагдахаар нь гайгүй байлгүй дээ гэж бодсоор зам сураглах зорилгоор тэр гэрийн зүг хөдлөлөө. Гэрлүү дөхөх тусам би жиирхэд эвгүй болоод байсныг замдаа ядарсных л байх гэж бодоод аль эзэнтэй минт мэдихтэй нурууны жилигээ сайн гаргаад авъя гэж бодлоо. Мөнөх гэрээс холгүй 50 орчим метрийн зайд очиход гэрийн хаалга онгойж байх юм. Ашгүй сэрүүн байна гэд дөхөж очиход гэрийн дотор түнэр харанхуй байсныг үзээд дотор харанхуйлаад явчих шиг боллоо. Учир нь аль 10 км-ийн цаана ард хоцорсон нөгөө ганц гэр мөнөөсөө мөн байв. Төмөр идүүр нь хүртэл байсан байранда. Ганц байршлан л өөр юм. Өмнөх гэр дов таваад байсан бол энэ гэр уулын бэлт байв. Ихнэрч айж, би ч хүрдээ мушгиж цааш нэлийн давхиж байгаад нэг сэхээ авч зогсоод өвгдийн өвч санаанд орч төмөр хүлгийнхээ дугуйнууд руу шийчгээд цааш хөдлөв. Хөдлөөд удаагүй байхад хаанаас ч юм улаан нүдтэй жижигхэн туулай машины урд гинэт гарч ирээд машины яг урд гүйдээ. Гол нь 60 км цагийн хурдтай явж байхад яг л машины урд яваад байсан.
Бас аль нэг тийш эргэх үед эргүүлэхгүй гэж хоёр талд гарчгүйгээд яг л зам зааж өгөөд байгаа мэт санагдсан. Ингэж туулаагаар замчилж явсаар 30 орчим километрийн дараа булганы төв арах засмалтай нийлэх үед тэр тулай ард хоцорсон. Бид ч шөнийн 3 цагийн үед зорьсон газартаа хүрсэн дээ.